За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ та бүхэндээ шөнийн мэндийг хүргэж байна. Манай шөнийн сурвалжлага та бүхэндээ хүрч байна. Бопро цэгийн Pop Santi байна. Тэгэхээр бид бүхэн одоо нэгэн иргэний мэдээлсний дагуу нэгэн сав массажны газар дээрээ буудалтай ийм газар ирсэн байна. За тэгэд яг одоо ийшээ бүгдээ хамтдаа орцгоё. Хин нэгэн магадгүй секс хийж байгаа юм биш үстэй тийм үстэй. Хин нэгэн яг юу ч хийж байгааг бид нар үгүйсэхгүй. Ямар нэгэн сенсацтай мэдээг хин нэгнийг одоо харлуулах мэдээг бид нар заавал олох болно хамтдаа орцгоё. За 1 2 3 камерыг үлнэ тий. Ингээ та бүхэн харж байгаа хаа бид нар одоо яг сав массажны газар ирсэн байна. Эндээс ямар нэгэн ног хамтдаа заавал олох болно. Шууд орцгоо. За одоогийн байдлаар бол ресепшн бол байхгүй байдалтай байж байна. Энүүгээр бол готлох хувцас байгаа болохоор хүн бол заавал байж л таараа. Шууд орцгоо. Оо ямар ширүүн болчихоо. Бэлгэмэлгүй өмчүүдээр юу болчихоо. Хөөс залуу. За сайн байна уу? За сайн байна. За камерын шавар. За эрхэм үзэгчдээ бид нар яг одоо тийм ээ яг гулгай массажн дээр орж ирсэн байна. Яг болгож яхад ороод ирсэн байна. Зүгээр альжаа тайлах төв шүү дээ. За өөрөө их залуу хүн байх шиг байна. Яагаад ийм газар юу хийж яваа юм бэ та? Юу гэсэн үг вэ ч дөө хідэн малынхаа буйнд аав ээжийнхээ ачаад тэгэл орж ирсэн. Үзэгчдээ малын буйнд энэ хөдөөний хүүхд юм шиг байна тийм үстэй. Аав ээж нь гадаа гандаж хүүтэнд хурж 5 хошуу малаа ингэж өсгөж явахт энэ одоо ингэж 5 хошуу малыг ингэж мал царайж ингэж явж байна. Энэ бол босромог байж болшгүй зүйл. Чамаа хин гэдэг вэ? Би бас олон хүний өмнө ингэ нэр мэрээ баяраа гэдгийг хэлчмээргүй л байна шүү дээ. Хүмүүстэй тэрийг баяраа гэдэг юм байна. Ямар ч ийм залуучуудыг бид нар нийгэм дийл болох ёстой тийм үү? Тэгжиж хүмүүс хашрын тэгжиж олон залуучууд ухаарах болно. За чи яг өөрийнхөө байршлыг хаана амьдэрдэг вэ? Яг хаягийг хэлээрэй. Өөр одоо яг хин юм бэ ч одоо ингэ би Bopro цэгийн Pop Santi. За хаягийг бүгдээ хамтдаа мэдцгээе. Яг хаана амьдэрдэг вэ? Би тань шиг хүнд ингэ хаягаа хамаагүй хэлж болохгүй. Дээр нэг удаа би те говь алтай аймгийн алтай сүмийн бургастайд ингэ байдгаа гэж хэлсэн чи хүрээд ирсэн бохгүй юу? За эрхэм үзэгчдээ энэ залуу өөрөө жоохон юмтай юм шиг байна. Говь алтай аймгийн алтай сүмийн бургастайх юм байна. За сайн байцгаана уу. Хамаатан техник цаг болсон байна. Одоо бас ингээд хууль бусаар нэг сав массаж ажиллаж байна гэсэн. Ой залуу чи ямар чи юу хийж яваа юм бэ? Ингээд суралцгаа авч ирсэн. Би хоёр өгөөшөө би өөрөө олоод өөрөө би суралцлага хийгээ явж байна. Чи ингэж зоригт чи ямар зоригтой бэ? Би зориг цэг миний бэ гэв. Чи хий. Би Pop цэгийн Santi чи ямар pop цбаачгүй. Чи айлхан ахны мөнгө олдоо. Чамтай маргаадах шаардлага. Эрхэм үзэгчтэй ингээд ийм ёс зүгөө сэтгүүлчдэр бол байдаг. Ингээд энэ харалдаа. За ямар ч би өөрийнхөө өгөөчдөр өөрөө төрүүлж очно. За тэрийг авч. За ойлоо төрүүлж харсан те. За миний дөө чи ер нь ямар ажил хийдэг вэ? Ер нь ажил хийдгүү, байнга ингэж явдгүү, өдөртөө хэдэн төгрөг олдог вэ? Эцэгчийн талаар мэдгүй. За эрхэм үзэгчтэй энэ эмэгтэй ямар нэгэн хариулах хүсэл байхгүй байна. Тэгэхээр яаж хийж байгаа бид нар царайг нь ил болгоно тий? Би бол Pop Santi. Түнэ чи нааш хардаа. Чи нааш хараад халдаач. Ойлоо гараа. Хүш халуунаа миний дөө. Чи өдөр довтлохтой гэж хэлээ үсттэй. Гэрт уулзна. За бүгдрээ хамтдаа дараагийн сурвалжлал руу хамтдаа явцгаая. За залуу уучлаарай. Энэ бичлэг устгачнаа. Энэ андуур л явц. Энэ дүүч юм уу шүү. За сайн pop дүүч. Чамтай яриад байна. Чамтай яриад байна. Чи дүүч юм биш үү? Энэ дүүч юу гэж байна? Чи дүү мөнгө харддаг юм уу шүү? За тэн л яриулчих. За хаасаа юм. За нэгдүгээрт чамд сэтгүүлч ямар ч ёс зүй байхгүй. Ойлгож байна уу? Ёс зүй хаасаа яриулж та. Дүүч юу гэж байна? За энэ манай дүү бол мөн байна. Тэгээд манай дүү өглөө давтлагтай гээд гэрээс гараа явсан. Тэгээд би энд байж гин гэж би чамд яриа өгöd. Юугаа давтаад байгаа шүү. Чамд юугаа өгöd ямар ч. Чиний хоёр юм чамд сэтгүүл зүй наацхийн ёс зүй алга заа юу. За наа бичлэг устгачаарай заа. Яас. Нааш. За өмнө хүчлэгээ устгаарай заа. Систем балрах шүү дээ. Дүү муу таарад. За одоо их гоё явчих. 3 2 1 явлаа. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэнд шөнийн мэндийг хүргэе. Шөнийн техник цаг болсон байна. Яг одоо бид бүхэн нэгэн с ิจ гтэй буудалд ирсэн байна. Bopro цэгийн хөтлөгч Pop Santi байна. Энд хин нэгэн секс хийж байгаа юм шиг үстэй. Хин нэг энд өөдөө ноото зүйл хийж байгаа юм шиг үстэй. Хамтдаа илрүүлцгээе. Сенсацтай мэдээ. Заавал та бүхэнд өргөнэ. Төрс өдөр болж байна. Тэрхүү. Цаг үрсэн юм болно. Томчуудаар оролдоод юм. Эрхэм үзэгчтэй шөнийн техник цаг болж байна. Яг энэ өрөөнд нотоцол болж байна. Миний чих алдаж үзээгүй. Хамсдаа нүдэцгээ надад нэг арга байдаг. Сурвалжлах шонх эдэр тайлдаг байхгүй.
Сайн манай өрөөний үйлчлэгээ оройн цай манайх үнэгүй байдаг юм аа. Бантан тэгээд юмыг яаж мэдхгүйгээд хоёр бэлгэвч. Хүй. Чаки. Хей, та сайн уу нэ? Чи болоо чи зохиочлоо чи. Одоо болцсон юм. Бицэн ч одоо. Юу? Юу? Энэ манай ажлаа гэвч штэ. Чи юу гэж яваа? Бичээд Юунд сандраад байгаа юм те биш. бичээд байгаа юм шүү дээ. Бичээгөө. Найз ажлаа гэж явж. За сонир сайхан юу те. Эхнэр хөх сайн уу? Сайн найз нам орон нутгаас ирчээд. Харин чи хөдөөнөөс ирлээ гэдэг нь надтай. Жохон доо гүйчих. Чи одоо яага сандраад. Найз нам. Чи надтай уу? Хөдөөнөөс ирэл залгана гэж яасан бэ? Мань харин яг өрөөнд орж ирээд жохон доо гүйчих. Тэгэж. За би сая сонсож. Битээ чи би хараад ирсэн. Чи юу? Мань хоёртаа байгаа шүү дээ. Найз нь хинд юу ярих вэ? Олон жил жолоо хараад ингээд. Ингээ жоох ингууд л хоёнгийн онд дуураад. Хоингийн. За чи болдоо чи. За хөшөө. Мэн ч бас ганц юм хоогсоо. За чи би чамайг ойлгож чинь. За төөгөө. За найзгаа ойлгож чинь. Энд юу ч болж ич хамаагүй. За. Найз нүдэ анаад юм. Найз нэг сенсацтай мэдээ авах хэрэгтэй байна. За. Ойр захирал байнгын загнаастай. За. Сенсацтай мэдээлэл байхгүй нэг. Тэгээд чи нэг өрөөлөж ороод хүүхэн авсан ч юм уу, зарсан ч юм уу. Мань цариг чинь дарчин. Найз нарыг туслаад гэж дгүй. Ийшээ орж болохгүй гэж. Ийшээ орж. За чи үнтэй. Найз нөхөр л шүү. Доошоо. Сенсацтай мэдээ авахд нөхөр л доошоо шүү. Хараа, яасан бэ? Бантны яасан бэ хараа? Юу болоод байгаа юм бэ? За сайн байна уу? Хана. Эхнэр шүү. Үзэгчтэй. Ихтер нь байсан байна. Наач тэ нэрээ. Түрүүнд ор дүүн байсан. Одоо ихнэр нь. Энэ бол эмгэнэл гэдэг энд байна. Ямар нийгэмд амьдраад байна бид нар. Тэр бид ерөөсөө зөрөгтэй мэдээлэл зөрөг цэг юм байна. Та бүхэндээ баярлалаа. Наа нөхөр группны яваарай заяа. Группны авчираа. Шэслэс гарна.